Сайн байна уу? За өнөөдрийн хичээлээр хэдүүлээ нэг хэсгийн бодлого бодож үзье. За тэгэхээр дөрвөн найз нийлээд зав худалдаж авчээ гэж. За нэгдүгээр хүн бусдынхаа гаргасан мөнгөний 2/1-тэй тэнцвэр хэмжээний мөнгө гаргасан гэж. За тэгэхээр бид нарт нэг иймэрхүү төрлийн бодлогод ирдэг. За ямар бодлого гэхээр нэг хүн бусад хүмүүсийнхаа гаргасан мөнгөний одоо 2/1-тэй тэнцвэр хэмжээний мөнгө гаргасан гэсэн мэдээлэл байна тийм. За тэгэхээр энэ мэдээллийг хэдүүлээ эхлээд юу ч гэсэн задлаад цаанаа юу болж байгаа юм бэ гэдгийг авч үзье. За тэгэхээр зав нэг тодорхой хэмжээнд нэг юм хэрчмийн үнэтэй гэж үзье. За ийм одоо төгрөгтэй ийм за улаан хэрчмээс зурчтэй завийн нийт өртгөх нь болохоор ийм төгрөг гэж. За нийт үн нь болохоор ийм төгрөг. За тэгвэл энэ ногооноо тодруулсан те багшийнх ногооноор тодруулсан өгүүлбэрт болохоор нэгдүгээр хүн нь бусдынхаа гаргасан мөнгөний 2/1-тэй тэнцвэр хэмжээний мөнгө төлсөн гэж. За тэгэхээр энэ нийт замны үнийг 2 одоо хэсэг болгож одоо төлсөн гэсэн үг. За тэгэхээр энэ эхэнд байгаа энэ том хэсгийг болохоор одоо бусад хүмүүс нь те бусад найзууд нь төлсөн. Харин үлдсэн энэ жижиг хэсгийг болохоор тэр нэгдүгээр хүн төлсөн гэд. Ингэж бол энэ өгүүлбэр бол ийм одоо утга санааг бол илэрхийлж байгаа. За тэгвэл одоо эндээс одоо ямар мэдээлэл гаргаж авч чадах вэ гэхээр бид нар за энэ нэгдүгээр хүний энэ төлсөн цэнхэр хэрчим бол яах вэ гэхээр энэ бусад найзынхын төлсөн энэ улаанаар үлдсэн энэ хэрчмийн 2/1-тэй тэнцвэр гэсэн мэдээлэл өгөгдсөн байгаа. За тэгвэл бид нар бол яаж чадах вэ гэхээр энэ бусад найзуудын төлсөн мөнгийг хоёрт хуваавал өөрөө хоёр хэсэг болгож хуваавал нөгөө нэгдүгээр хүний төлсөн мөнгө энэ болно гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл эндээс бол ямар зүйл гарч иж байна гэхээр одоо бусдынхаа гаргасан мөнгөний 2/1-тэй тэнцвэр хэмжээний мөнгө төлсөн гэх юм бол нэгдүгээр хүн нийт гаргасан одоо нэг замны мөнгөний 3/1 хэсгийг гаргасан болж таарна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ ногоон цэнхэр хэрчим, за энэ мөн цэнхэр хэрчим, за нэгдүгээр хүний анх гаргасан энэ цэнхэр хэрчим гурлаа тэнцвэр болж таарж байгаа. Ийм учраас нийт одоо энэ замны үнийг 3 хэсэг хуваагаад нэгдүгээр хүн 3/1 бол төлсөн гэсэн мэдээлэл гарч байгаа бохны. За тэгвэл яг үүнтэй адилхан цааш нь дараагийн өгүүлбэрүүд мөн адилхан. Хоёрдугаар хүн нь бусад хүнийхээ гаргасан мөнгөний 3/1-тэй тэнцвэр хэмжээний мөнгө гаргажээ гэж. За тэгвэл хоёрдугаар хүний мөнгийг бол хүн бол нийтийн одоо 4/1 хэсгийг төлсөн гэсэн. За үүнийг болохоор та яг энэ хамгийн ихэндтэй багш нь тодруулч те энэ хэсэг дээр бодож нэгдүгээр хүний нийт одоо үнийн дүнгийн хэдийн хэсгийг төлсөн юм бэ гэдэг яг энэ аргачлалаар одоо бодоод олчиж болно гэсэн. За тэгвэл дараагийн өгүүлбэр байна шүү. За дараагийн өгүүлбэрээс мэдээлэл авъя. За тэгвэл 3 дугаар хүн нь болохоор бусад хүмүүсийн гаргасан мөнгөний 4/1-тэй тэнцвэр хэмжээний мөнгө төлсөн гэж. За тэгвэл 3 дугаар хүн бол нийт мөнгөний 5/1 хэсгийг төлсөн гэсэн. 5/1 хэсэг. За харин дараагийн өгүүлбэрт болохоор яг үгээр 4-р хүн ийм хэмжээний мөнгө төлсөн гэсэн байна. За тэгэхээр 4-р хүний төлсөн мөнгө болохоор шууд 13,000 төгрөг төлсөн гэсэн. За тэгээд өгүүлбэрээ гүйцээгээд уншвал за зав хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Хүн тус бүр хэдэн төгрөг одоо гаргасан бэ гэсэн мэдээллүүдийг олох юм байна. За тэгэхээр одоо ингээ гаргаад авсан тохиолдолд бид нар яах вэ гэхээр зарны нийт үнийг төдөн хэсэг гэж үзчих болно. За төдөн хэсэг. За тэгэхээр яах вэ гэхээр тэр замынхаа нийт үнийг нэг тодорхой тоогоор төд гэж үзэх гээд байна те. Нийт үн болохоор хэдийн хэсэг юм бэ гэдгийг үзэхийн тулд ямар тоо бол зүгээр вэ гэхээр за бид нарт бол нийт мөнгөний 3/1, нийт мөнгөний 4/1, нийт мөнгөний 5/1 гэсэн
тодорхой хуваарьт нэг тоонууд байна тий. За тэгэхээр эднэрт хуваагддаг тоо шууд сонгоод авчвал их зүгээр. За тэгэхээр 5, 4, 3-т зэрэг хуваагддаг тоо бол 60 гэдэг тоо байгаа. За 60 гэдэг тоо. Тэгвэл нийт үн нь болохоор 60 хэсэг гэж үзчих. Нийт үн нь бол 60 хэсэг. За тэгвэл нэгдүгээр хүн хэдэн хэсгийг төлсөн бэ гэдгийг олж чадна. Нийтийн 3-1 гэсэн учраас 20 хэсэг. За тэр 20 хэсгийг бол гаргахдаа 60-ыг 3-т хуваагаад 1-ээр үлчиж байгаа шүү дээ. За 2 дугаар хүн бол яг үгээр нийт мөнгөний өөрөөр хэлбэл 60 хэсгийн 4-1 гэсэн учраас 60-ыг 4-т хуваагаад 1-ээр үржүүлчих юм бол 15 хэсэг. За дараагийнх нь болохоор 3 дугаар хүн болохоор нийтийн 5-1 гэсэн учраас 60-ыг 5-т хуваагаад 1-ээр үржүүлчих юм бол 12 хэсэг. Ингээд за 4-т хүн болохоор харин 13,000 төгрөг төлсөн гэлцсэн. За тэгвэл энэ хэсгээр тооцогдсон. Энэ маань нийтдээ хэдэн хэсэг болсон юм бэ гэдгийг олчихвол нөгөө олоод 60-аас асчих юм бол 4-р хүний төлсөн мөнгө бол хэсгээр илэрхийлэгдэж чинь. За эндээс бол бид нэг хэсэг маань хэдэн төгрөгтэй тэнцүү юм бэ гэдэг мэдээллийг бол олоод авчиж чаднаа. За тэгэхээр энд бол нийтдээ эхний 3 хүний төлсөн мөнгийг хэсгээр илэрхийлвэл нийтдээ 50 47 хэсэг болчихно те 47 хэсэг. За түүнийг бол та нэмэд олчиж чадна те 20 дээр 15 нэмэх нь 12-ыг нэмээд гараад. За тэгвэл 3 дугаар хүн бол яг үгээр 60 хэсгээс тэр бусд хүмүүсийн төлсөн 47 хэсгийг хасчих юм бол 13 хэсгийг бол төлсөн болж таарна гэсэн. Тэгэхээр эндээс бол яг үгээр 13 хэсэг маань 13,000 төгрөгтэй тэнцүү болно. Тэгэхээр нэг хэсэг бол 1000 төгрөг болж таарах нэ. 1000 төгрөг болж таарах. За тэгвэл завь бол хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ гэдгийг олохдоо бид нар бол яг үгээр завьны үнэ олохдоо завийг бол бид нийтдээ 60 хэсэг гэж үзсэн. Тэгээ нэг хэсгийн үнэ болохоор 1000 төгрөг гэдээ олцсон учраас бид нар 60-ыг 1000-д үржих юм бол завь бол 60,000 төгрөг гэжээ. За эхний асуултанд хариулсан те завь ямар үнэтэй вэ гэсэн 60,000 төгрөг гэжээ. За тэгвэл нэгдүгээр хүн тус бүр ямар хэмжээний мөнгө төлсөн юм бэ гэсэн. За нэгдүгээр хүн бол 20 хэсгийг төлсөн. За тэгвэл 20-ыг нэг хэсэгт ногдох 1000-аар үржүүлчих юм бол нэгдүгээр хүн бол 20,000 төгрөг төлсөн. Хоёрдугаар хүн болохоор 15 хэсгийг төлсөн гэсэн учраас 15-ыг нэг хэсэгт ногдох 1000-аар үржүүлчихвэл 15,000 төгрөг. 3 дугаар хүн болохоор 12 хэсэг буюу 12-ыг 1000-аар үржүүлчихвэл 12,000 төгрөг тус гаргажээ. За ингээд бодлого маань бүрэн туслаа.